Google Vídeos AI-ийн видео контент бүтээхийг засварлахад танд туслах хүчирхэг хэрэгсэл юм. Google Vídeos нь танд богино хугацаанд өндөр чанартай видео хийхэд туслана. Видео хийх зааврыг танилцуулах эхний алхам нь өөрийн хэрэгцээнд тохирсон сэдвийг сонгох. Дараагийн алхам нь чи AI-аар юу хийхийг хүсэж байгаагаа тодорхой болгох юм. Видео хийх зааврыг скрипт дээр тодорхой 400 дагуу товч бичиж өгөхөөр сонирхолтой болгохын тулд текст бичих дүрсийг нэмж засварлаж өгөөрэй. Үзэгчдийн анхаарлыг татахад туслах юм аа. Ямар нэг үг хэлэг дүрмийн алгаа байгаа эсхийг хянаж, дүрмийн алгаа байвал хянаж засварлаж өөрчлөлт хийгээрэй. Хэрэгтэй гэж үзвэл өөрчлөлт засвар хийхээс эцэст нь бэлэн болсон видеогоо бусадтайгаа хуваалцаж шеэрлээрэй. Google Vídeos бол таны дэмжиг нэмэгдүүлэн боломжийг бодит болгоход тусална. За ингээд бүгдээрээ Google Vídeos AI дээр богино хэмжээний storyboard хийж үзцгээе. За анхны тууд бид нар бүгдээрээ албан ёсны Moise Educigi-мен гэсэн хаягтай. За энэ аккаунтаараа нэвтэрч ороод 9 цэг дээрээ дарахаар Google-ийн Vídeos гэдэг аппликейшн харна. За түн дээр дарж оръё. За энэ цонхон дээр за рекорд хийх үү, convert slide convert уу, за темплейтүүд байна бэлэн. За татаж оруулах уу гэдэг. За бид нар бэлэн storyboard хийх гэж байгаа учраас storyboard-оо сонгоод за ингээд бэлэн prompt-а бичиж өгнө. За ингээд next дараад за энд болохоор миний өмнө нь хийж ирсэн storyboard-ууд харагдчихэв. За ингээд next дараад за эндээс загвараа сонгоно. За би хамгийн ихний загварыг сонглоо. За ингээд create draft video гэдгийг сонгоод за ингээд 20 секунд хүлээж за ингээд эцэст нь бидний одоо хүсэж байсан богино хэмжээний бичлэг маань бэлэн болсон байна. За тоглуулж үзцгээе. За мэдээж эможи дарна. Маш их таалагдж байгаа учраас эрхээ ургаа дарна. За ингээд нөгөө гадаадын дуу хоолойгоор шууд орж ирдэг учраас та нарт бас сонин сонсогдох ба. Үйл явцах судлах болно. Тэгэхэр фотосинтез гэж юу вэ? Сэршин гэгдэгүс. Мөн нарны гэрэл. Энэ фотосинтезийн энергийн их сверим. Өдөөхлөрөө фонгүргийг харцгаая. Өсөлтөд шаардлагатай энерги юм.
Хаюрдугаард хүчил За ингээд гадаад дуу хоолой гэдэг яана хэцүү штэ. Эвгүй штэ гэж ярих юм бол одоо дуу хоолойгоо бас өөрчлөөд өөрийнхөө дуу хоолой бас оруулах юм боломжтой. За тэгэхээр яаж оруулах вэ гэхээр эхнээс нь бичлэгийнхаа эхэнд очиод за энэ дээр тоглуулж үзэнгүүт энэ дээр үг нь харагдана. За өнөөдөр бид фотосинтезийн хичээлийг үзэж судалнаа гэдэг ингээд хэлж чинь. За энийг дуурайлгаад бүгдээрээ хэлж үзье. За би энийг дуурайлгаад шууд нөгөө бичлэгэн дээр ингээд дарна. За тэгэхээр энэ рекорд гэж байгаа. Рекорд гэдгийг дараад аудио гэдэг дүрсэн дээр дараад за би тэгэхээр нөгөө урдчлаа жишээлбэл энэ үгээ нөгөө мартчих гээд ах юм бол цаасан дээр биччихээд өнөөдөр бид фотосинтезийн хичээлийг үзэж судалнаа гэж. За өнөөдөр бид нар фотосинтезийн хичээлийг тэнцвэрт ургалын талаар хичээлийг үзэж судалнаа гэж. За ингээд зөвшөөрч. За зөвшөөрөнгүүд insert гэдэг дарангууд за миний саяны бичсэн дуу хоолой өмнөх нөгөө гадаад хүний маань дуу хоолой нь яг доор ороод шүү. За тэгэхээр энийг сах устгаад өглөө. За тэгээд би нэг энэ дээр гарч ирсэн. За түр энийг